Шудрагаас үсэж юм тэгээ. Би одоо хаана нэг Бүгдтэйгээ юм ярьжсэн үү? тийшээ нэг яваад ярам руу нэг яваад. Тэгтээ айгу гоё яасан. Мэн аялал Тийшээ яваад гомошоонаас Шүүх мөхтөр ч юм уу талаа хингууд хоол ундандтай гүйлгээд баг юм хэлэгдэггүй компетент гүйсээр идэг. Мэддэг гэж юу ярьдаг штэ дээ хүмүүс. Тэр юу нь хэрэгстэй. Тэг давам шүнгээ өчрөө. За 3 2 1 сайн байна уу? За тэгэхээр Жижигчи подкаст маань багийн удаа дахиад ээлж видеотой дугаараараа уулзчихъя. Би түрүү яг ер нь дур хөргөж видео хийгээд тэгээ ер нь дийлэх тохиолдолд давгүй подкастаа яг тавтамжаараа оруулж явж байгаа болохоор та тэгээ сонсож байгаа гэж найдаж байна. Тэгээ энэ удаагийн хаан дугаараар ер нь бол яг нөгөө бид гурав чинь өнгөрсөн жил нөгөө хуульчд болсон. Өнгөрсөн видеог үзвэл ер нь бол яг тэр видео миний сонссноор манай найзуудын хэлж байгаагаар манай ажлын одоо хүмүүсийн хэлж байгаагаар давгүй айгүй хэрэгтэй бичлэг бас юм гэж ойлгосон болохоор иймэрхүү бичлэг нэг үе өөртөө мэддэг юмар хийвэл зүгээр юм болов гэж бас бодсон. Тэгээ бид гурав энэ удаа сонгож авсан болохоор яг нөгөө хуулийн сургуулийн оюутнууд маань мэргэжлийн дадлага хийхэд ер нь ямар байд юм болоо хаана хийд юм болоо компани хуулийн этгээд шүүхтэр ч юм уу тий олон сонголтууд байгаа. Тэгээд яг бид гурав яг харсан чинь гурлаа тийм өөр газар хийгээд үзчихсэн байсан. Тийм болохоор ер нь тэр талаар яриул сонирхолтой болов тийм нийтлэг байх сэдв одоо тэгээ намар олж байгаа юм чинь бас хэрэгтэй сэдв юу вэ гэж бодсон чинь удахгүй яг 9 сараас бид гурав мэддэг туршлагаар ялангуяа хуулийн сургуулийн дадлага 9 сараас хэлдэг. Тийм болохоор төвч байгаа мэн гэж ойлгоод ийм санаал гараад хэвчэж байна. Тийм. Нөгөө нэг дадлага дээр сургууль болгоомд хамт өөр одоо багч байгаа. Хүмүүсийн хууль зүйн сургууль бол яг 5 жилийн хугацаанд сурахдаа заавал хийх ёстой дадлага нь бол нэг удаадаа 4 сарын дадлага хийдэг. Зарим сургуулиуд бол эхэндээ нэг 7 юм уу 14 хоногийн танилцах дадлага гэж хичээд дараад нь болохоор арай их урт дадлага хийдэг гэдэг ч юм уу. Ийм ялгаатай байдаг юм шиг санагдсан. Яг нөгөө олон өөр янзын одоо 2-3 удаагийн дадлага хийх боломжтой хүмүүс бол тойроо нэг шүүх дээр очиод ч юм уу нэг компани дээр дадлага хийх боломжтой гаддаг. Яг хуулийн сургуулийнхаа нэг удаадаа 4 сар хийдэг учраас анханасаа бас дадлага хийх газраа зөв сонгуул бас зүгээр. Тэгээд юу нь бол уруулийн хамгийн түрүүнд хаана яг мэргэжлийн дадлага хийсэн бэ гэдгээ хуваалцъя тий. Тийм. Миний хувьд болохоор компани дадлага хийсэн байгаа. Тэгээд нөгөө хуулийн сургууль дээр дадлага хийхэд бас нөгөө хоёр дадлагын газраа болох хоёр янзын арга зам байдаг тий. Нэгдүгээрт өөрөө хайгаад олж болж байна. Эсвэл одоо зарим төрийн байгууллага шүүх зэрэг хуулийн сургууль руу хандаад тэгээд тодорхой тооны оюутнуудыг хуулийн сургуулиар дамжуулаад дадлага тавьдаг. За миний хувьд болохоор өөрөө нөгөө дадлага хийх компани авалж ийсэн. Тэгээд тухайн компанид яг үндсэн нөгөө дөрвийн хэлж болно шүү дээ. Зүгээр нийтэд нээлттэй мэдээ. Оюутны компани дадлага хийж ийсэн. Тэгээд оюутны компани болохоор одоо яадаг болсныг мэдэхгүй байна. Миний тэр үед бол 4 жилийн өмнө 4 жилийн өмнө юм байна. 4 жилийн өмнө яг 100 вебсайтн дээр тийм дадлагжих зар тавьждаг. Ерөнхийдөө тогтмол 2 тооны оюутанг бол дадлага жил болгон хийлэгдэг. За тэгээд тэр зарилгын дагуу анкета өгөөд стил хийвэрэй гэж бодож байна. Тэгээ ярилцлаганд ороод тэгээд ер нь бол дадлагын аль биесны хугацаа эхэлдэг. Тэгээд миний бодлохоор нөгөө 4 сарын үндсэн хугацаанаас гадна нэмэлтээр 2 сар буюу нийт 6 сар дадлага хийжсэн юм байна. За оюутан болохоор ингээд компани хийжсэн гэсэн. Би болохоор хуулийн мэрэмж хийжсэн. Сая яг маргагийн би одоо хийж байгаа. Манай их нэр үздэг юм болоо дөө. За манай би яг нөгөө та бас зарим намайг таньдаг хүмүүс бол гадралж байгаа. Сая сэмчлэн хүмүүсийн хөлч нөгөө 5 жил сурангуудаа 5 дахь жилийнхээ намар нь бүтэн яг 4 сар бүтэн нэг семестр бид нэр дадлага гэдэг байхгүй юу? Тэрээс сонгоод тэгээд ингээд ажлын баг 8 цагаар 7 хоногийн 5 өдөр ингээд ажилладаг. Тийм болохоор яг манай сургуулийн зарим хүмүүс ерөөдөө 4-р курсээ төгсөөд тэр дунаасаа ингээд дадлагын газруудаа олоод ингээд бүтэн цагаар ажиллах тийм боломжийг илэрхийлдэг гэх юм уу. За миний хувьд бол яг тэгээд яг 4-р курсынхаа төгсдөг зунаас ер нь одоо хуулийн фирмүүд дадлага хайж явал тийшээ нь ерөнхийдөө хайж байгаа. Тэгээд 6 сараас нь яг Fidelity Partners гэдэг хуулийн фирмэнд дадлагаар ерөнхийдөө ер нь бол яг мөрөглөлийн туслахаар ажиллаж эхэлсэн гэх юм уу. Тэгээд тэр жигтэй ер нь үргэлжлүүлээд ажиллаж ангуудаа дадлага хайснаа үргэлжлүүлээд ажиллаж мэжлээд явж өгсөө би ч нэгээл. Одоогийн нэр нь одоогийн нэр нь Windex нөхөрлөл одоо хуулийн нөхөрлөл. Хуулийн Windex
нөгөө нөхөрлүүд чинь өмгөөллийн гэдэг үг авч явж штэ тий. Windex хуулийн фирм. Гэтэ яг аль биесний нэр нь болохоор одоо өмгөөллийн Windex нөхөрлөл юм болов. Компани юм болов. Нөхөрлөөрөө байгаа баха хэлбэрээ өөрчлөг байх гэж бодож байна. Тэнгүүд Windex гэж юу нь бол LLP болсон байлээ. Тэгээ P-хээр нөхөрлөөр л байгаа юм байна та. Тэнгүүд нөгөө нэг нэр намайг тэнд дадлаг хийжсэн мэдээсэн. Тэгээ төсөөд ажиллаж байсан болохоор хүүхдүүд айгүй асуудаг байсан ба. Та нөгөө тэнд дадлаг хийжсэн нөгөө ер нь ямар байсан бэ? Хүүхдүүд ер нь дагуу айгүй аплайддаг байсан юм гэж байлгасан. Тэгээд нөгөө манай хөлийн бэрийн бас одоо партнер үүсгэн байгуулсан өмгөөлөгчнөр маань уулийнхаа оюутнуудтай харилцаа холбоотой нөгөө клубэрээ ойрхон байдаг гэсэн болохоор хүүхдүүд айгүй аплайддаг байсан болов уу гэж бодсон. Батлагын нэг юу нөгөө дөнгөж одоо физиктас партнерс үүсгэн байгууллагуудаггүй тийм нэг удаагүй ахт нь орж исэн гэдгээрээ бас хөлийн фирм дундаа дахиад нэг үүдээ тийм биш тийм. Тэгээд бараг нийт хугацаа чинь 2 жил орчим уу 2 жил хариухгүй жил 6 сар игээд амар инээдтэй би ч юм уу яг төгсөлтийн шалгалтаа хөтөө ээлж амарлах нэг жил авсан ээлж амарлаа шалгалт малгалтаа учраас 2 мянгатай орж ирсэн журнал айгу гоёсэн. Тэгээд ямар ч мэрэгжлийн дадлага төлөв мөрөнд ийсэн манаас дийлэг хөлний сургууль оюутнууд төлөв мөрөнд ерөнхийдөө хийдэг болохоор бас нэг өгөөмлөдөг хэлбэр болж байгаа болов. Миний хувьд болохоор нийслэлийн захиргааны иргэн хасны шүүхтэр дадлага мэрэгсний дадлага хийжсэн 4 сарын хугацаанд үргэлжлээд тэгээд ер нь манай хоёр болохоор яг өөртөө дадлага олж исэн гэсэн үг. Шүүхийн тухайд бол зөвхөн шүүх гэхгүй өөр хуулийн фирмүүд ч юм уу ер нь сургууль руу хандсан одоо дадлагчагч ажиллах боломжтой гэсэн ийм листийг ер нь сургууль за энэ газар бол тэдүүн одоо дадлагжуулъя гэж байна гэд листийг нь бид нарт хичээл орсны дараахан өвчтөг. Тэгээд тэндээс нь харж байгаа би болохоор захиргааны иргэн анхаасны шүүхтээр дадлага хийя гэж сонгоод тэгээд ана шүүхт болон бадуугч харж ивэл тэр ногоон тавимтай шүүх мөн үү? Ногоон тавимтай шүүх мөн үү? Гэхдээ ер нь бол байр нь бол нэг. Байр бол нэг. Гэтэ өөрийн иргэн шүүхийн нэгэн байр лээд тийм. Тэрний нөгөө дашчаалын хийдэг мэдчихээ шүү дээ. Тэрний хаалтыг шүүх хийгээд. Тийм дөрвийн манай хөлийн сургуультай хамгийн баг ойрхон шүүх баха. Тэгсэг нөгөө скватрын иргэн мэргэний анхаа энтриг бодвол хаач захиргааны иргэн шүүх бол яг хүмүүсийн хөлтэй хамаагүй хамгийн баг хөвгүүдийн нэг байх. Хүмүүс бол одоо сонгон ярихны шүүх юм хаалын шүүх гэж явчих юм бол бас өөрхөн холтой шүү дээ. Тэгээ яг нөгөө прокурор бол бид гурав дадлага зүйлээр үзэг шүү байна. Тэгээд оюутнууд ч бас яамдуудад хийдэг юм. Тэгээд улсын хурлын хамин газар хийдэг юм. Бас саана гэдэг лээ прокурорын газруудаа дээр ганц хэлээр бас хийдэг. Тэгээд бас яг хөө тэд нар нөгөө сургууль дээр нь ямар ч ихсаалт ирсэн байна гэдгээсээ хамаарна тэр жил одоо цэцмэц дадлага хийх гэж юм уу юу? Эргээд зарим хүмүүс бол одоо юу гэдэг цэцдэр одоо багш нар нь ажилладаг бол ч юм уу тийм багш нартайгаа ярьж байгаа заавал тэр сургуулиас санал болгосныг биш өөртөө бас олж байгаа ч юм боломж байна. Тэгэхээр ямар одоо суугаар олох вэ гэдг нь бол нээлттэй. Яг нөгөө шалгуур нь бол одоо яг дадлагжуулагч гэдээ хариуцсан хүн байх хэрэгтэй. Тэр нь бол заавал хуульч байх хэрэгтэй. Тийм шалгуур байна гэсэн дадлагжуулагч бичээд нэг дадлахын өдөртөж авдаг гэсэн санагдаж байна. Тэгээд төлөвлөгөө гаргасан шүү дээ. Тийм. За ер нь бол нэг бас 3 жил өнгөрсөн болохоор нарийн процессын нь сайн 4 байна. 4 жил. Тэгэхээр яг зэр мөр нь бол нөгөө юм урсгалаараа угаасаа явж байгаа. Тийм дадлагч нь сургуульчлаас ч зохион байгуулж байгаа хүмүүс гэж байдаг учраас тэр мөр нь бол болчихно. За тэгээд дараагийн юу болохоор асуулт болохоор ягаад ер нь 3 өөр газар хийсэн байгаа болохоор ягаад одоо хуулийн фирмийг компаниг эсвэл шүүхтэр хий гэж томсон бэ гэдэг талаар. За тэгээ ойлгоос. За тэгээ. За миний хувьд болохоор яг нөгөө тухайд дадлага хийх ерөөсө бодол яг тэр 100 бол байгаагүй. Тэгэж яг дадлага хаана хийндээгээ бодоо явж идэл нэг оюутлага компани зар тавигдсан байгааг хараад тэгэж ерөнхийдөө өөр сонгосон газар байгаагүй байсан. Өөр төлөвлөгөө байгаагүйсэн болохоор аплайдаад тэгээ нөгөө хариунаас нэлээд удаан гард юм билий. Бараг 7 сар аплайдаад тэгээ 8 сар жилүү гараад тэгээ ам үлдс 9 сараас өмнө баг 8 сарын 20 дэх ярилцлага болж исэн. Тэгэд бас нэлээд тийм өрсөлдөөнтэй нөгөө олон хүмүүс ярилцлаганд ордог. Цөөхөн 2 билээ авдаг. Тэгээ одоо хэдийг авдаг юм бэ? Одоо скил авч байгаа. Миний санджаар өнгөрсөн жил авдаг. Нэг юм уу 2-ыг л авдаг. Тэгээд яг нөгөө талаар нөгөө оюутлага компани чинь одоо Монголд хамгийн том гадаадын хөрөнгө оруулагчийн нэг. Тэгээд тэр утгаараа гадаад хөрөнгө оруулалтын компани ямар ямар эдийн яг одоо Монголын яг гол хэрэгцээ орчинд
үйл ажиллагаа явуулах гэхээр ямар сорилтууд тулгардیں۔ ч юм уу тэр зэргийг нь харах боломж олдох байхаа гэж тухайд бол бодож ирсэн байна. Малтагийн хувьд ягаад фирмийг дөрөвдүгээр классаа төгсөх гэсэн шүү дээ. Тийм. Ер нь хэлсэн дөө ер нь бол дөрөв төгсөөд унаа малтаараа цалинтай ажиллаад байгаа л тэгэл. Ер нь бол яг хаа дадлаг хийж байгаа юм чинь жоохон нэг бодлын ингэ юм сурж байгаа гэсэн нөгөө талаараас жоохон арай өөр талаар үр бүтээлтэй те эдийн засгийн өвч гэсэн арай ашигтай болоо гэж бодож байсан. Тэгээд ер нь л хаас компаниуд байдаг юм лээ. Цалинтай дадлага хийж байгаа. Одоо миний бодлоор гэхдээ дийлэх тохиолдолд компаниуд бол цалинтай дадлага хийж байгаа гэж бодож байна. Ер нь хуульдтгүй аль салбарын одоо оюутнуудад гэх юм уу. Тэнгүүд ер нь би бол яг зунаас нь дадлага угаасаа их шиг төлөвлөгөөтэй. Тэр нь ерөөхдөө цалинтай байвалснуудад зүгээр исэн. Тэгээ би бас угаасаа хуулийн бэрэм хайж исэн. Хуулийн бэрэм дээр бодохдоо ерөөхдөө айгуу тийм олон юм сурах боломжтой ах гэж бодсон. Ер нь консалтинг гэдэг юм бол ер нь компани үйл ажиллагаар ороод үзтэн. За литигейшний жийл яг хуулийн одоо шүүх үйл ажиллагаанд ороод үзтэн. Тэгээд тэгээд бас нэг сонирхолтой байсан юм яг миний дадлага хийсэн ажиллаж байсан хуулийн бэрэм бол ингээд манай өмгөөлч нар айгуу тийм судалгаа суурьтай. Судалгаа хийдэг оюутан махта айгуу судалгааж мэддэг хүмүүс байсан болохоор ерөөдөө тэрийг үргэлжлүүлээд судалгаа хийсэн. Бас намайг яг дөнгөж дадлага хийлээ 6 сараас орж байхад манай хуулийн мэрэгжлийн тийм эрхээ хэлээгээд тэр үеийн нөө зартахлын хүний эрхийн зөрчлийн эсрэг тийм нөлөөлөл аян хийгээл подкаст хийж мэйгээл бас амар тийм гоё ажлууд мэдгүй яагаад ч ингэдэг оролцсон явсан болохоор надад айгуу сонирхолтой байсан. Тэгээд зөвхөн одоо консалтинг өмгөөллөөр тогтохгүй тийм хүний эрхийн нөлөөлөл ажил хийснээр амар олон судалгаа болгонд оролцсон. Ер нь л айгуу сонирхолтой байсан. Тэгээд ер нь надаа тэр чигт өөрчлөлт ажиллах ч юм уу бодол төрөө тэгээд ер нь явсан да. Тэгээд ер нь бол хуулийн бэрэм бас ер нь дагуу гоё сонголтсон. Мегагийн хувьд ягаад шүүх дээр тэр дундаа нөгөө захааны шүүх байдаг шүү дээ. Яг би ахын багтаа шүү дээ. Яг би нөгөө компанид ер нь хийж бодож ирсэн. Тэгээ яг угаасаа нэг 4 мөвдөр курс болцохоор би ер нь хаана ажиллах вэ гэдэг нэг юм одоо төсөөлөлттэй хүн болсон байгаа шүү дээ. Тэгээд яг тэр үедээ бол нэг компани гэж бодож ирсэн. Тэгээд яг дадлага болоод нөгөө жигсаалт центр гараад шүүх дээр байна, прокурор дээр байна энэ төр гээд жигсаалт гарч байгаад би ер нь боцсон байхгүй. Ер нь би компанид ажиллана гэж бодож байгаа юм чинь шүүх дотор орж үзэх боломж надаа ер нь ирээдүйд гарахгүй байж магадгүй тий. Одоо юу гэдэг за яг уу компанид ажиллаа гэж бодоход шүүх хурал компанид луулж оролцож магадгүй ирээдүйд. Гэхдээ яг шүүхийн дотоод процесс дунд нь тэгээ шүүгчдтэй ажиллах боломж ер нь гарахгүй байж магадгүй. Тэгэхээр сургуулиас одоо ийм боломж нэгэнд өгч байгаагийн ороод үзье гэдэг л тийм ер нь бодол хийсэн. Тэгээд яг захиргааны иргэний шүүхийг сонгосон ер нь эргүү захиргаа дундаас захиргааг нөгөө бас сонирхож судалдаг байсан оюутан багтаа. Тэгээд анхан болохоор яг угаасаа нөгөө би шүүхийн талаар юм нарийн сайн мэдэхгүй зүгээр хичээл дээрээ л одоо тийм процессын эрх зүйнтэй үзэж байгаа л болохоос шүү дээ. Тэгэхээр шууд давах хяналт дээр очихоос илүүтэй анхан дээр бүх хэрэг нөгөө анханасаа орж ирээд нотлохоримтуудаа яаж одоо бүрдүүлж цуглуулт юм байна гэдгээс нь ахуулаад харъя гэж бодсон учраас ер нь анхаасны шүүхийг сонгож дадлага хийсэн. Тэгээд ер нь бол дагууч ингээд одоо харъя үзье гэсэн юмнуудаа ер нь харсан юм шиг одоо санагддаг. Тэгдэг. Би ер нь яг шүүх дээр дадлага хийсэндээ би ер нь бол одоо тэр сонголтондоо би айгүй юм баяртай байдаг. Нөгөө миний анх юм төсөөлж орж исэн за төсөөлч гэж баг ямар ч төсөөлөхгүй шахуу боллоо. Тэгээд яг нөгөө тэр нь яасан бэ гэхээр бидний ч нөгөө процессын эрх зүй үздэг жил чинь угаасаа яг бүтэн карантин болоод тэгээд бид процессын эрх зүйгээ онлайнаар үзээд тэгээд тэр үе шүүх хурлууд гэсэн онлайн явуулсан болохоор уг нь процессын эрх зүй үзэж явахдаа оюутнууд шүүх хурлаанд олж суух тийм даалгавартай байдаг юм бэ. Тэгээд тэрэн хүн ч орж үзээгүй болохоор ямар ч төсөөлөхгүй за бараг л нөгөө тэхэм шүүгчээ гэдэг. Чадрагч мөхтэй би одоо хаана хэлээ. Оромтоо шууд хэлдэг болов. Тиймэрхүү л төсөөлөлттэй байсан болохоор яг дотор нь орж ажиллахад бол айгу тийм бахархалтай сэтгэл хангалуун их юм сурсан тийм 4 сар гэсэн шүү. Захиргааны шүүхтэр чинь одоо жишээл тэр үед манайхаас идэв хөхтэй байлаа. Наас тийм 10 гаруй хөхт байсан юм болов. За нэг 7 8 тэгээд давх дээр бас нэг 5 6 гээд нэг 10 гаруй хөхт юу н тэр үед хийжсэн санагдав. Процесс нь одоо яаж явдаг бол хүүхд болгоо нэг шүүгч дээр очих уу? Нэг шүүхийн тэр очих уу? Тийм дээ. За тэгээ
ер нь бол за цааны шүүхтэр дадлага хийя гэд би нэрээ өгчөнгүүт за тэдэн сарын тэдний өдөр өглөө 9 цаг гээд шүүхийн хүүхдүүд нь бүгдээрээ яваад очоорой гэж сургуулиас бол нэг тийм заавар ирж исэн. Тэгээд яваад очсон чинь шүүхтэр одоо тамийн газрын хүн бид нарыг одоо ухтаж аваад тэгээд шүүгч нар дээр хуваарлалт хийсэн. Оюутнуудын хувьд одоо багш дээрээ одоо нөгөө зарим шүүгч нар чинь багшилдаг шүү дээ. Тэгэхээр багш нар дээрээ ч юм уу эсвэл таньдаг шүүгч нар дээрээ дадлага хий гэдгийг анханасаа ярьсан бол тэр шүүгчийн тамийн газрынханд нуусаа хэлчихдэм байлээ. Тэгээд тиймэрхүү юм байхгүй хүүхдүүд нь бол тамийн газраас нь зүгээр ингээл нэрийнхэн ч талтаар шууд хуваарлажчихсан. Тэгээд би өөр нэг шүүгчдэр очиж байгаа. Тийм нэг шүүгчдэр очиж байгаа. Дадлагын өдөртөгч нь бол яг шүүгч нь гэж явдаг. Гэхдээ бид нар илүү нөгөө өдөр тутамдаа харилцаж ажилладаг хүмүүс нь бол шүүгчийн туршлагатай илүү харилцаж ажилладаг. Энэ ташрамд одоо шүүгчтэйгээ юм ярьж ийсэн үү? Өв тоглож үзээгүй. Өв тоглох. Өс нөгөө дагсан өдөртөгч байгаа шүү дээ. Агуу тэр мөр бол нээлттэй. Тэгээд ерөнхийдөө яг нөгөө бүх бичиг цаасны ажлууд нь туслах дээр явж байгаа учраас туслахынхаа одоо хажууд нь сууж юм хийдэг гэх юм уу. Харин одоо шүүгчийнхаа бүх шүүх хурлууд дээр нь угаасаа өөрийн чинь цаг таван болж байгаа юм бол шүүх хурлууд дээр нь суугаад явдаг. Нөгөө нээлттэй хурлууд дээр нь суугаад явдаг. Тэгээд шүүгч рүүгээ бол орж юм тийм асуух боломж нь бол нээлттэй асууж хүлээдэг байсан тийм. Найд чинь бүр нөгөө үзлэгт хамт явж байгаа нэг тийм тий. Тийм үзлэгт ч бас ямар үзлэг вэ? Газар мазар уу? Тийм газрын юу яд юм бэлээ. Нөгөө үзлэгүүдээ ерөөхдөө одоо ингээд өдрөө шүүх хурал тавлсан байдаг л одоо оройн нь ч юм уу үдээс хойштой үзлэг загалчаал ингээд явахаар ч нөгөө төгсрөл мөгдрөл амир ихтэй учраас нар ерөөхдөө нэг өдрөө бүтэн сулж агаад тэгээд хэрэгүүдийнхаа юунуудыг нөгөө газруудаар үзлэг энтер хийхээр бол ингээд дараалал тогтоож агаад тэгээд шууд яваад үзсэн юм бэлээ. Тэгээд би яг нэг удаа нөгөө бүтэн өдөр яг тойрч үзлэг хийгээд тэгээд гачууртын тийшээ нэг яваад тошоо бэлэг рүү нэг яваад урагшаа богдуулын тийшээ нэг яваад ярм руу нэг яваад надад айгу гоё яасан. Хойно аялал Нэштэй яваад дугаарчаас тэгээд шүүхийн машин энтертэй авчиж байгаа болохоор тэгээд нөгөө тэр олгоноос чи эргээд нөгөө үзлийн тэмдэглэлийг яаж одоо үйлдэх юм байна. Тийм гэрт мэрчээ яаж оролцуулт юм байна энэ гэдэг юмнуудыг яг хажуугаас нь хараад явж байгаа болохоор ер нь бүр маш сонирхолтой байсан. Тэгээ миний хувьд нөгөө бүх юм шинэ байгаа болохоор ер нь амар сонирхолтой тийм байсан шүү. Одоо тийм нэг нарийн төвхтөө маргаан орж ирэнгүүт яг тийм тухайн асуудлаар судалгаа хийлгэжсэн шүүгч. Одоо энэ нэг судлаад байгаа ч юм уу? Өстөггүй санагдчихэ. Ер нь тэр судалгааг нь одоо шүүгч нийт юм уу, туслах нь нийт юм уу? Яадаг янз байж байгаа зүйлэн тий. Тийм ер нь хараа хэлчихдэг. Тийм шиг санагдсан. Ер нь шүүгч тэгээд шүүгчийн туслах тэгээд нөгөө шүүх хурлааны нарийн бичиг гэж байгаа. Яг нөгөө иргэний шүүх мөх дээр бол маргаан айгүй ихтэй байдаг учраас нэг нарийн бичиг нь олон шүүгчтэй хуваарлагддаг энэ гэдэг тийм зохион байгуулалтын байдаг гэж магадгүй. Миний дадлага хийж байгаа үед бол яг нэг шүүгчийн туслах тэгээд нэг нарийн бичиг гэдэг юм гурван ерөнхийдөө яг нэг баг болгоод ингэж ажилладаг. Шүүх хурлааны нарийн бичгийн дарга нь бол яг хуралдаан болгоны араас тэмдэглэлийг нь гаргаж өгөөд шүүгчээрээ хянуулаад тэгээд тэр тэмдэглэлээ баталгаажуулах яг гол үүргийг гүйцэтгэдэг. Шүүгчийн туслах нь бол илүү нөгөө одоо хэргийн материалын анханаас нь бүрдүүлээд за нэхэмжил орж ирлээ гэхэд одоо эхний скрининг хийгээд те одоо яг үнэхээр нэхэмжил гарах хэрэгтэй хүн мөн байна уу хугацааны хувьд одоо хүн хугацаа гэдэг нөгөө шалгадаг юмнууд байгаа шүү дээ бүрдүүлбэр хангалттай тэднийг эхний ээлжинд өөрийнхөө байдлаар нэг скрин хийчихэнгүүтээ шүүгч рүүгээ оруулаад тэгээ шүүгч шийддэг гэдэг ч юм уу тэгээд процессын явцад гарч байгаа нөгөө одоо шүүх хурлаа хойшлуулах гэдэг ч юм уу тийм нотлох баримтаа хүлээж авахгүй энтер гэдэг тиймэрхүү номжуудыг гарах марах гэдэг ч юм уу тэгээд зарим шүүгч нар бол яг одоо шүүхийн шийдвэрээ яг өөрөө бичдэг шүүгч нар бол байд юм лээ. Миний дадлага хийжсэн шүүгч болохоор юунаасаа хамаардаг. Одоо кейс нь хүндрэлтэй байх юм бол өөрөө бичдэг. Харцангуй гайгүй байх юм бол туслахаараа эхний ээлжинд нэг юм драфт гаргуулж байгаа тэрэн дээрээ хяндаг ч юм уу. Тэгээ ер нь юм янз явдаг юм шиг санагдсан. Тэгээд нэг 2 3 ер нь бас шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн драфт биччихсэн. Тэр бол бас айгүй гоё харахалтай л гэж байсан. Ингээд хайхад харахад тэгээд хайж бас харнаа тэгээд Найз бүр ингээд хөвлөд үлэгчихсэн байвал яах вэ? Цагаар нэг биш одоо биш лээ.
Яг хоо Винтэж эцсийн бас мөчүүд юмнууд байгаа. тийм эцсийн мөчүүд бол яг хөө мэдээж шүүгч хянаад тэрэндээ засваруудаа оруулах юм байна. Тийм тэр хянж байгаа процесс нь хүртэл тэндээс нь хүртэл юм сурдаг юм байлээ нөгөө гिचчээд хевлээд шүүгч рүү оруулцдаг. Тэнгүүд ингээд нөгөө манай шүүгчийн арга барил нь ер нь тийм байсан байх нөгөө хараалан балаад тийм дээр нь засаад явуулчихдаг. Алтаас байгаа юм шиг юм байна. Тийм алтаас байгаа юм шиг. Тэрийгэ баг нэг зэрэг жаалтчихсэн. Би нөгөө юу гахдаг гэсэн нөгөө одоо ч солонгоо төрийн байгууллагт ингээд яан бам тийжсэн найдтайгаа дetailс ярьж байгаа болохоор мэдэхгүй байна. Тэнгүүдээ ингээд нөгөө шүүх мөхтөр ч юм уу талаа хингууд хоол ундандаа гүйлгээд баг юм хэлэгдэггүй компетент гүйсээр идэг мэддэг гэж юу ярьдаг штэ тэг хүмүүс. Тэр юу нэр хэвэстэй. Ер нь гайгүйсэн шүү дээ. Нэг тэгэж амар гүүсэн тохиолдол бол олон байгаагүй. байх уу Байгаагүй байна. байсан. Гэтэ тэр нөгөө нэг яаж вэ гэж тэгэхээр одоо шүүгч нар ч нөгөө юм шахуу хуваартай өдөржин хурал жишээ нь товлсон байлаа гэж бодоход одоо ланчтай орж амжихгүй ч юм уу за эсвэл ингээд ядарсан байгааг нь хараад илүү нөгөө сайн дурын шинжтэй тий нөх одоо мухач одоо тийм юмд яваад тий одоо чи өөрөө мөнгөөр тийм аваад тийм бол байхгүй та тэгж нү би тэгээд хүү ингээд хүү гэдэг тиймэрхүү байдлаар л юу юм Одоо нэг хаамштай ярьтатай басан баг. тий Ер нь нэг шүүх рүү нэг орсных ер нь шүүгч нэг өдөр яаж өгөхгүй. Одоо шүүгч өглөө хэрэг хийдгийг тэгээд ер нь шүүх цагааны тэр архан дээр бол одоо илүү цагаар хэрэг суугаар исэн гэдэг бас илүү цагаар хэрэг суудгийн. Тэгэл одоо нэг хэрэгүүд нь хэр ингээд одоо миний гайхдаг юм нь жишээ нь нэг хэргийг одоо нэг өдөрт хэд хэдэн шүүх хуралд ордог юм уу? Одоо нэг хэрэг өглөө авлаа гэхэд тэр шийдвэрлэх хүртэлх хугацаа ч юм уу те. Яг шүүгчийн зарцуулж байгаа хугацаа хэрэг байд юм бол гэдэг гэсэн. За ер нь бол намайг дадлах хийж хахад нэг шүүгч дээр ер нь нөгөө бид нар ийм туслууд нэг өрөөнд сууж байгаа болохоор нэг хэдийн хэрэг байна мэн гэдгийг ингээд багцаа ер нь харж байгаа байхгүй. Тэгээд яг нөгөө оны сүүлээр хийсэн болохоор шүүхийн нөгөө тайлангуудын нэгтгэл хийхт нь бас яг хийхт нь оролцоогүй ч гэсэн эдгээр нэг ийм ажил хийгээд байгаа юм да гэдгийг нь бол нэг ойлгоод явчихсан. Тэр үед бол яг цахааны анхны шүүхтээр нэг шүүгчдэр нэг дунджаар яг онгойн явж байгаа багтаа 40-өөс нэг 60-70 хэрэг ч юм уу ер нь бол хийж бэлддэг. Гэхдээ энэ бол яг айгүй юм баг үзүүлэл юм байлээ. Бусад шүүхтэй харьцуулахад иргэн дээр ч юм бол нэг шүүгчд 200 кейс мэс байна гэдэг тийм мэдээнүүд сүлд харж ирсэн. Ер нь дунджаар нэг 120 морьоос одоо 200 хүртэл байдаг ч юм уу тий. Зүгээр багцаа хийж байгаа шүү. Ер нь гэтээ хамтай байх гэж бодож байна. Тэгэхээр аны одоо шүүхийн хувьд бол харьцангуй нөгөө одоо төрлийн шүүхүүдтэйгээ харьцуулахад арай бага үзүүлэх гэсэн үг. Гэтэл стил тэр чин 50-60 хэрэг гэдэг чинь айгүй өндөр ачаал гэсэн үг. За ер нь тэгээд шүүгч нар тухайн өдрөөсөө ер нь хамаарад тэгээд ер нь их тэгэж амар орой морой ирдэг шүүгчийг бол хараагүй. Ер нь тэгэл өглөө шүүгч угаасаа 8:30-аас ажлын цаг эхэлдэг байсан. Тэгээд яг туслахууд нь 8:30-таа ирсэн байдаг. Тэгээд шүүгч танаас ирсэн байдаг. За тэгэл ирээл Эхний хуралч угаасаар 8:30-аас эхлэх тийм. Тэгэл ер нь шүүгч бол товсон хурлуудтай орол явчихна. Угаасаа хурлын тов нь гарцсан туслах нөгөө материалуудыг ингээд бүртгүүлээ. Тэгээд тэр дунд яг цаг зав гарангууд мэдээж нөгөө нэмэлтээр тэр шүүгчтэй хуваарлагдж байгаа одоо юунууд байгаа тийм хэмжлүүд байгаа тийм тэднийг бүрдүүлбэр нь хангагдсан байна уугүй гэдэг нөгөө дунд нь тэр чинь хүн хэргийг шийтгэхээс гадна дунд нь зөндөө ажлууд явж байгаа. Хэмжил шинээр орж ирэхэд тэрийг шалгаж хүлээж авч хэрэг үүсгэхгүй юу гэдэг. Тийм хэрэг үүсгэхгүй гэдэг дээр чинь бас нөгөө цахимжууд гараад явж байгаа. За тэгээд дундуур нөгөө шүүх хуралдаан чинь хоошлохын зэрэг өсөлтүүд гарсан бол тэднийг шийдэж байгаа. За тэгээд одоо нотлох баримт одоо ер нь тийм гаргуулъя гэдэг үсэлтэй нөгөө цахааны иргэн шүүгч юм болохоор процессын амжилтгаас хамаарат бүх нотлох баримт цуглуулгад оролцдог тийм юутай учраас тэрэн дээр бас нэлээд авдаг. Тэгээд дундуур нөгөө үзлэг одоо би бол зөвхөн нөгөө тийм газартай холбоотой үзлэгүүд дээр очиж үзчихсэн нөгөө давхцал махцал нь хаана байна юу байна гэдэг юм дээр тэнгууд нөгөө бичиг баримтад үзлэг хийж байгаа юмнууд байдаг. Одоо архив ерхий газар руу мааны найз хамт явж үзлэг хийжсэн гэх юм уу. Тэгээл ер нь тиймэрхүү юмнуудаа хийсээр байгаа л. Тэгээд өдрийн шүүх хурал дуусгаар чинь одоо тэр чинь ингээд бүх юм дуусгаа гэсэн үг гэсэн үг шүү дээ. Эргээд нөгөө шийдвэр гарцны дараа тэрийгээ нөгөө бичгийн хэлбэрээр гаргах ажил нь эхэлж байгаа учраас надад шүүх яг ийм галтгоо шиг санагддаг байсан. Ингээл оволцоол заяа. Тийм яг ингээл 8:30-аас нэг 5:36 хүртэл яг ингээд бүр оволцсон заяа. Тэгээл нэг арай жоохон намдаад хүмүүс
гэрлээ хастагаал ингээл эн тэнд яг нөгөө өөрийнхөө төвлөрч суух юм сууж хийдэг. Тэгээ ер нь Тэр нь оройн цагаар оройн цагаар Дэлгэцтэй юм шийдвэрээ яг бичиж явдаг тийм. Тэгээ туслахууд бол одоо тэр бүх ажлыг чинь бас нугалж байгаа гол үүрэгтэй хүмүүс байгаа учраас тэгээ нөгөө систем дээр бас хамгийн юм бүртгэгдэж явж байгаа. Тэр системийн бүртгэлийг хөтөлж байгаа хүмүүс нь жишээ нь туслахууд энэ гэдэг ч юм уу. Одоо нөгөө бүх юмнуудаа ингээд хэргийн оролцогч нартай танилцуулж явдаг. Тэр болгондоо бас ийм материалууд үйлдэж байгаа. Нэг талаас нь болохоор шинээр гаргаад ирсэн бол тэрийг нөгөө талд нь танилцуулдаг гэдэг ч юм уу те. За тэгээ эргээд шийдвэр гарлаа гэж бодоход шийдвэрээ ирж аваарэ гэд уцтаас ахуулаад хурал товлогдвол тэрийг сануулж хас тэрийг үдгээс авахлаад тийм үдгээс авахлаад тийм айгүй их ажилтай ер нь байдаг. Тэгээ туслахууд бас ер нь бол нэлээд би ер нь бас тарзааг бол хараагүй ер нь нэг хүмүүс өнгөрөөгөл харьцаадаг. Тэгээд ер нь амралтын өдөр хаяа нэг очихоор би мэд чинь бол дурандаа очиж байгаа шүү дээ. Тэрсэн нөгөө бүх юм шинэ учраас айгүй гой санагдаа. Тэнгүүд бас ингэж бодсон ирсэн ажилтдаг. Тэгэхээр ачаалал нэг юм дээр. За яна айгүй урт ярьлаа. За машин руу юу хуулийн фирм рүү ер нь. Ер нь л яг нөгөө хуулийн фирмдэр одоо сая шинжилгээ яг үндэ яг дадлага гэж хугацаанд амар хин хийгээд үзчихсэн байсан. Тэнгүүд яг нөгөө манай дээр явж исэн яг тухайн үед дадлага хийж хахад явж исэн явж исэн хэрэгүүд нь бол одоо тийм нөгөө нийт хэрэг шиг өмгөөл 2-3 өмгөөл манай дээр явж исэн гэх юм уу? Нэг нь яг ковидын кейсийн одоо хэм хэмжээний журамтай холбоотой нөгөө хүмүүсийг тусгаарласан шүү дээ тэр кейстэй холбоотой. Нэг нь болохоор тийм одоо шилэн данстай холбоотой төрийн байгууллагууд ерөөдөө шилэн дансны хуулиараа хэрэгжүүлэх ёстой өөрөөр хэрэгжүүлэхгүй нэгтэй холбоотой нэг тийм 2 кейс явж ирсэн. Тэн дээр өөр нь бол яг нөгөө яг дадлага гэжсэн оюутан болохоор шууд ингээд оролцогчоор оролцох нь хайшин. Угаасаа манай өмгөөлөгчнөр нөгөө өмгөөлийн тухай нэг тийм даалт орсон юм л шүү дээ. Өмгөөлөгчнөр бол ийм кейсүүд дээр нөгөө тархааны процесс үйлдэл дээр нэг 4 кейс эдэг да нийтэр шиг өмгөөллийн тэргээр ер нь өмгөөлөгчнөр өөрсдөө одоо хэмжил гаргаж явах боломжтой юм тохиолдолд ороод тэгээд ерөнхийдөө тэр шилэн даасны кейс мэстер олж идэл манай өмгөөлөгчнөр өөрсдөө яг өмгөөлөгч гэдгээрээ ингээд хэмжил гаргаж маргаад тэгээд тэр кейсүүдээр одоо ингээд баримтчийн бүрдүүлэлт, нотлох баримтын бүрдүүлэлт одоо төрийн байгууллагатай харилцах тэдгээр ажилд нь оролцох бас айгүй сонирхолтойсэн. Миний анзаарснаар бараг нөгөө тэр үедээ тэр чинь одоо 21 оны намар байсан гэсэн үг шүү дээ. 21 онд бол одоо тэр төрлийн кейс тийм их гараагүй байсан учраас нөгөө өмгөөлөгчнөр өмгөөлтөрөө тэгэж хэмжил гарч байгаа бараг ихний хацаад тохиол байсан байхаа миний бодлоор өмгөөлөгчнөр тийм яг өмгөөлөгч гэдгээрээ би нийтийн ашиг хамгаалж юм хэмжил гарч ийн гэдэг кейс нь хойроасан баг. Тэр нөгөө өмгөөлийн тухай ч өөрөө айгүй сүүлийн үеийг хэлсэн шүү дээ тийм барагч 18 19 доор хэлсэн танагдсан. Тэргээр ер нь батлагтай тэгээ явсан байсан болохоор кейсүүдийн хувьд бол тийм байсан. Тэгээд бас нэг онцлог нь яг миний яг ажилтдаг байсан Fidelity Partners хуулийн фирмийн хувьд ер нь консалтант дагнсан одоо дийлэх тохиолдол гэх юм уу ажлын бол ер нь 80% нь консалтант дагнсан тийм хуулийн бэрийн гэсэн болохоор ерөөхдөө консалтант айгүй чиглэж айгүй их одоо олон компани юмнууд руу орж морж үзсэн бас тэрийн сонирхолтой байсан. Тэнгүүд яг хуулийн бэр миний сонирхолтой юм одоо компани жишээлбэл Oikol яг л Oidflow гэдэг компани ийм эзэмшигчтэй уулуурхай нэг л компани үйл ажиллагаа уулуурхайн чиглэлтэй байгаа тийм. Тэнгүүд яг хуулийн бэрэмдэр ажиллахад ингээд өөр чиглэлтэй компаниудын орж ирэх нэг сонирхолтой байдаг байсан. Тэнгүүд ингээд энийг яадаг юм бол гэл тэнгүүд яг шинэ нэг судалгаа хийдэг маягийн тийм. Одоо энэ харилцаа үнэхээр Монгол болт юм болов болтгүй юм болов гэдэг. Тэгээ тэр үед бас сонирхолтой нь яг Fidelity Partners түрүүнд дурсамжлаг байгальтай дуудаагүй нэг жил орчим байг болж ирсэн. Намайг ороод бидний нэг жил яваа хийж ирсэн. Тэгээд яг тэр үеч чинь 21 оны үед виртуал хөрөнгийг бол ерөөхдөө нөгөө хуулиар тогтуулаагүй одоо тийм шин төрлийн ажилтайсан байхгүй виртуал хөрөнгө чинь хууль нь 21 оны сүүлээр 12 сард батлагдсан шүү дээ тий. Тэр болтод ер нь зохицуулагч байгууллагын ч юм уу одоо зохицуулалтын юмд ордоггүй. Тэнгүүд яг тэр үеэр одоо яг манай хуулийн бэрэм анхны одоо виртуал хөрөнгийн бирж буюу coin hub-д ерөөхдөө зөвлөгөө мөнгө үзүүлээд айгүй тийм шин төрлийн судалгаанууд яваад айгүй тийм сонирхолтой ажилтнууд орж мордсон айгүй гоё дөөсөн. Тийм ер нь миний хувьд бол айгүй тийм консалтинг нийлэн дагансан нийтээр хашиг өмгөөлөлд орсон нь сонирхолтойсэн. Тэгээ би ч бас ганцаараа дадлага хийгээгүй 20 настай хамт хийжсэн. 20 найз маань үдэж байвал хай. Сэрэнтэй. 20 найз маань үдэж байвал хай. Тэгээд нөгөө найзтайгаа байсан болохоос айгүй хантай байсан. Тэгээд бис гурвчин бас яг нөгөө хуулийн фирмийн хувьд анхны дадлгууд нь байсан болохоор бас ер нь хаана сонирхолтой юмнуудын шинэ байсан байх гэж бодож байна. Тэгээд нөгөө өмгөөлөгч болгон дээрээ
нэг дадлага оюутантай гэж хуваарлагддаг шиг. Гэтэ яг ингээд ажил бол өөр л явж байгаа юм байна тий. Би зөвхөн тэр хүний имийг хийн ч юм уу тий гэсэн юм байхгүй. Тэгэл яг хариулж байгаа ажлынхаа одоо өмгөөлөгч нартайгаа ингээд харилцаал уулзаал асуугаал тиймэрхүү байдлаар явахад нэлээд сонирхолтой юм байсан шүү. Тэгсэн. Тэгэд одоо хүүхдүүд яг сонголтоо хийх гээд гаргаж иж магадгүй хуулийн фирм дээр ажиллахаар одоо ажлын цагт ямар байх вэ? Ачаалт нь хэр байх вэ? Тийм энэ өстой тоглоомжгүй тэгээд юуг анхаарах хэрэгтэй? Хуулийн фирмээсээ байх уу? Аха. Жишээ. Нөө марлагийн хувьд болохоор ерөөдөө бас яг шууд дадлага гэдгээс гадна нэг юм тодорхой үүрэг хүлээгээд ерөөдөө яг шууд хийгээд хийж байгаа болоод явчихж байгаа. Яг хүн дадлага гэж нэхээс илүү яг мөөлөгчийн туслах гэдэг байр сууриас илүү явж байгаа болохоор ингээд нэлээд ажлууд руу ороод яг бүтэн дагаар сууж ажилладаг байсан. Тэгээд нөгөө кредитүүд энэ нэлээд шахавдсан болохоор ер нь яг тэр намч чинь би нэг өдөр 2 хичээлтэй. Тэгээд 7 өдрийн нэг л өдөр бараг нэг өглөө 3 цаг хичээл хичээлтэй. Тэгэл яг 5 өдөр 8 цагаар ажиллаад тэгээд яг одоо тоглоомгүй одоо ажилттай байвал харах өдрийн цаг орсон. Энийг одоо литигейшн дагаад хуулийн фирмүүд бол бас илүү гадуур төлбөр явдаг ажилттай хахтай одоо шүүхүүд рүү яваад тэгээ гүйцэтгэх ажиллагаа хийх гэж тийшээ яваад шүүхөөр шийдвэр гүйцэтгэх рүү яваад ч юм уу явдаг ажил амар ихтэйсэн ба. Миний хувьд болохоор яг нөгөө литигейшнээс илүүгээр яг нөгөө консалтинг дагадаг байсан болохоор усын бүртгэл гэдэг одоо газрууд руу явсан. Тэгээ тэр мөр айгуу сонирхолтой байсан нөгөө компани хөлч өөрөө тэтэл одоо хэрэгждэг юм байл шүү дээ. Ингээд айгуу танилцж байгаа. Одоо хавцаа эзэмшлийн шийдвэр бичиж үзээлээ, тузын тогтоол бичиж үзээл, тэмдэглэл бичиж үзээл. Тэгэл яг жигнэсээ яг дадлага хийж байгаа хувьд бол нэрээс яг нөгөө юмнуудаа жигнэсээ хэрэглээл одоо компани тухай хавцаа эзэмшиж ийм эрхтэй гэж л үзчихсэн болохоос нэрээ яг яаж хэрэгжүүлэх юм бол гэдэг яг танилцж байгаа юм чинь. Тэгээ тэр мөр бол ер нь сонирхолтой байсан гэх юм уу? Хуулийн фирмүүд яг одоо үнэхээр сонгож байгаа болвол одоо хуулийн фирмээсээ айгу хар сонгох хэрэгтэй байх гэж болж юм өгүүлснээр байна. Үнэхээр ингээд зүгээр олон төрлийн хэрэг дээр явж үзмээр байгаа л тийм ингээд оролцож болоод итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод ч юм уу явж үзмээр байгаа л илүү тийм одоо литигейшн дагадаг хэрэг илүү их авдаг тийм тиймэрхүү хуулийн фирмүүд рүү явбал зүгээр ах त्यसбол өмгөөлөгчийн тэрээс асуудаг ч юм уу те би танай дээр дадлага хийж болох уу гэдэг байдлаар асуувал зүгээр ах консалтинг яг дан ганц компанид ажил үзмээргүй ганц нэг хэрэг дээр явгуудаа илүү консалтинг дагнаад компаниудтай хамтарч ажиллаж үзмээр байвал яг тийм консалтинг дагнсан хуулийн фирмүүд байвал зүгээр баг гэдэг байдлаар өөрөө сонгол зүгээр ах гэж бодож байна. Хуулийн фирмүүд ч маш драйваар олон гэдэг болохоор ер нь бас гэтээ ботон шиг юм дагуулсан төлөвлөлт байсан. Айгуу одоогийн ер нь корпорейт ажиллах. Тэгээд бүтцийн хувьд бас айгуу том таач юм одоо ер нь корпорейт лаг соёлтой компани тэгээд нэмхэн одоо уулуурхайн чиглэл тийм гэж авдаа. Тэгээ яг нөгөө энэ амжилтууд нь бас дадлага хийх хугацаанд гарсан гэж бодож байна. Яг тухайн үед бол хуулийн хэлсэн бас 10 орчим бараг хүнтэй байсан. Одоо бас тэр хугацааны байгаах гэж бодож байна. Тэгээд яг нэг хуульч дээр нь хуваарлагдаад тэр хүн маань намайг ерөөхдөө дадлахчих хугацаанд удирдаад чиглэлд хамтдаа төлөвлөгөө гаргаад тэгээд явсан байгаа. Тэгвэл олон хүнтэй багийн дунд хүн дээр хуваарлагдахгүй бол ер нь жоохон ингээд замхарчих гэх юм уу сарилчгаар юм билэ. Тэгээд яг оюутгай компанийн хувьд бол тэр 22 оны одоо хавар юм да даад уурхай нээлтнэ. Бүр нэг дээр үү. Тэр хавар 70 тань. 70 тань хавар. Ил уурхай 10 жил гэдэг. Ил уурхай тэгээд хүний уурхай нөгөө нээлт гэх юм одоо яг ашиглалт нь яг ихэлжсэн баг. Тэгээд хойдоо бас нөгөө Монгол Улсын төрийн өндөгдлгүүд нөгөө оюутлахад очиод одоо тооцоогоо цайцлаад юм уурхаар явчихсан юм уу? За өстэй уурхаар нь бол өстэй явчихсан. Тэгээд нэг тиймэрхүү түүхэн үйл явдал болж исэн юм байна. Тэгээд хамаагүй юм яаж чамаас нууцлын гэрээний үг гэдэг байна. Ер нь зүгээр чинь нэг юм ерөнхий тийм ер нь бацаалт бол хууль зүйн тийм судалгаанууд бас нэлээсэн. Ягаад гэвэл нөгөө одоо засгийн газартай нэлээ ингэж тулж харьцаж байгаа оюутгай компани бол одоо хөрөнгө оруулалтын гэрээгээр оюутгай компаниас хүлээсэн үүргүүд одоо засгийн газраас хүлээсэн үүргүүд гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө хөрөнгө оруулалтын гэрээгээ хараад гэрээний зохицуулалтууд нь яг тухайн харилцаан дээр одоо яаж үйлчлэх нь үгээр талаар хууль зүйн дүгнэлтүүд гаргадаг ч юм уу. Тэгээ оюутгай компанитай холбоотой засгийн газрын тогтоолууд байдаг одоо нөгөө хавхар арга хэмжээний тухай ч юм уу те. Тэгээ татвар матартай айгу холбоотой юм ярьдаг байна. Тэгээ ер нь бол дандаа дийлэгтэй яригддаг шүү. Тийм тэгээ нөгөө ашигт малтан газрын засны газартай холбоотой юм тусгай зөвшөөрлүүд байна. За татварын бас нийтэд ил мэдээлэл учраас татварын бас яг ил явж байгаа маргаанууд байгаа засгийн газартай. За тэрнээс гадна ингээд янз бүрийн
PR-ийн юмнууд бас амар их байдаг. Ер нь бол ойлгоо компани талаар маш их мэдээлэлүүд гардаг. Тэгээд тэр нь бас зарим нь одоо нөлөөлөл сар нөлөөлдөг ч юм уу. Зарим нь ингээ хууль зүйн үр дагавартай байгаад байдаг. Ер нь тэдгээртэй холбоотой юмнуудыг хийсэн тийм хугацаа байх. компанийн үйл ажиллагаар уул орж ажиллаад хүлж далдчлаад байгаа шүү дээ. Энэ бол тэгээд одоо бусад багууд магуудтай ингээ митинг энэ төр хөлийн баг нэхэр бол хамт явдаг байсан уу? Гүү ерөнхийдөө нөгөө үнцэн ажилтнаар байгаагүй дадлагч байсан учраас надад одоо нөгөө нийлдэл болж байгаа мэдээлэлүүд маш их хязгаарлагдмал. Тэгээд миний тэр нөгөө компани төлөөж өөр хуралдаанд орцгоноос аягүй хязгаарлагдсан байсан. Тий. Тэгээд нөгөө дадлагч одоо хуульчигч маань тухайд маш сайн чиглүүлээд тэгээд нөгөө надад бас ингээ заримдаа тийм хичээл маягийн юмнууд бас ордог гэсэн ингээ нөгөө компани хуульч одоо орчин үеийн компани хуульчийн чиг үүрэг юу вэ гэдэг нэг тийм презентацийн бүр ингээ надад орж исэн. Тэгээд тэр их чинь маань танилцуулж ирснээр одоогийн компани үйлснэр зүгээр хуульч гэдэг хүн биш өөр нөгөө SEO удирдлагын багтаа яг шууд тусалцаа үзүүлдэг яг тэр хүмүүсгээ баруун гарна гэх юм уу те. Тэгээд сүүлийн үеийн чиг хандлагаар нөгөө компани хуульчнаар бүр SEO болж дэвшиж байгаа тийм одоо хуульч гэдэг ганцхан нөхдөд биш бизнесийн хүн болж байгаа тийм хувирдлууд амар явж ийн гэж. Түүхэн дээр тэгжсэн түүхтэй. Одоо тэр нөгөө хуйгаа ингээ тайцсан. Чи тэгээ тэрийг юу гэж бодож байна? Одоо компани хуульчараас өчнөө жил ажиллаа штэ. Яг гадаадтай бас тийм жишээнүүд хараад болдгийм байх гэж юу нь бол бодоод байгаа. Тэгтээ тийм тулхөө өөрөө бас нөгөө хуульч юунаасаа жоохон ингэж салгажтай юм уу? Хуульчээс залгаас даа. Хуульчийн нөгөө сул талуудаасаа гэх юм уу одоо эрсдлийг хэд одоо төвлөхгүй байх ч юм уу те. Илүү нөгөө эрсдлийг хүлээх чадвартай байж л явах хэрэгтэй юм шиг санагдсан да. Тий. Дараагийн асуулт нь нэрээ давуу болон сул талаа ерөөдөө ярьчлаа тий. Гэтэ нэг базаад ярих уу? Тэгэхээр давуу ба сул талаа ярих гэсэн л юм байна. Дараа нь бас дараагийн карьерд чинь нэмэр басна гэдэг өглөөлөө ярмаар юм. За шүүхтэр дадлага хийх сул тал нь тойр цашаа. Би баг тойр цашаасан тий. Гэтэ хоног дадлага гэдгээс нэмэлтээр үргүүд гүйцэтгэжсэн учраас угаасаа гэрэлтэйс учраас тий. Шүүхтэр дадлага хийхэд бол шүүхээс ямар нэг байдлаар нөгөө одоо цалинж юм урамшуул ч юм уу тиймэрхүү юу бол байхгүй. Тэгэхээр төрийн байгууллагатай л хийж тийм ер нь шүүхлэхгүй тийм төрийн тэгээд яамдууд ч юм уу тий усан хурлын газар мазар тэгээд засгийн газар мазар одоо баг засгийн газар хэрэглэх газар мазар хийсэн баг шүү тий. Тэгэл тэр нь амар одоо шуултал болчихоогүй зүгээр бусад нөгөө газруудад дадлагын зав хүмүүстэй харьцуулахад бол тийм ялгаа байдаг. Нөгөө талаас бүгдээр болохоор юу гэдэг компани хуулийн фирм дээр ч юм уу нөгөө ийм хангамжууд байдаг гэж магадгүй одоо лаптоп энтер ч юм уу те. Тэгвэл шүүхтэр бол тийм шүүхтэр тийм байхгүй. Бид нөгөө өөрсдөө лаптопоо авч очиж суудаг байсан. Тэгэхээр тэр бол бас яг ярих юм бол сул тал руугаа орж магадгүй гэж бодож байна. За тэгээд шүүхийн байр бол угаасаа л одоо хуулиар сурч байгаа хүмүүс бол бүгд мэдчихэл байгаа бас хэцүү шттэ. Нэг жижиггүй өрөөнд бүүнөрөө сууж байгаа. Тэгээд биднэрт бол ийм тусдаа санал ширээ гаргаж боломж угаасаа байгаа. Тэгээд яг туслахаа ширээ туслах бол яг нэг ширээ дээр санал орж ирээ. За тийм туслахаа ширээн дээр санал орж ирээ. Тэгээд суудаг. Ер нь ингээд хоёр туслах хоорондоо бүх сэргийлтэй айгуу шахуу ийм нарийнхан зайлшгүй. Тэснээ баг манай ханчин захиргааны шүүх бол баг хамгийн давгүй байстэй гэж хэлсэн шүү дээ. Ярьдаг тийм. Гэтэл ер нь яг тэр мөрн одоо юм сурахад бол яг үнэ хэлэх амар юу бол болоогүй. Бид нар чинь нэг тийм одоо юу гэдэг сүртэй тав тух бас нэг юм шаардаад байдаггүй одоо яаш тагуусаа уйтам харчин. Тэгэхээр тэр мөр бол нэг амар асуудал болж байгаагүй гэсэн ерөөхдөө суултаал гэдэгт тооцоогдох байх гэж бодож байна. За тэгээд давуу талын ер нь миний бодож байгаагаар ер нь сул талууд нь бол эднэр л андуу ер нь илүү одоо жоохон мэдрэлэг. Давуу тал нь илүү нөгөө юу оюун санааны юм уу юм шүү. Давуу тал нь бол би бас ер нь боломж гарвал би бол нэрээ шүүхийг highly recommended. Айгуу гоё тэгээд нөгөө бахархалтайч одоо тийм цаг хугацаа байсан гэж хэлээ. Окей. За миний хувьд за сул талаас эхэлчихье. Ер нь бол одоо ингээд яг зөвхөн нэг компани гингүүд ер нь бол нэлээ явцуу юм шиг санагдсан. Зөвхөн хууль компани гингүүд тэгээд тухайн компани дээр яг тухайн цаг мөчид юу орж ирнэ тэрнийг л хийн. Тэрнээс би тийм юм хиймээр байна гэж тийм ажил орж ирэхгүй бол угаасаа хийж чадахгүй. Тэгэхээр ер нь бол нэлээ одоо ажлын цар хүрээ нэлээ явцуу байдаг сул талтай. За давуу тал нь гэвэл ер нь цаашдаа компани ирэх зүгээр явъя гэж бодож байгаа. Компанид ер нь карьер хөө гэж байгаа хүмүүс бол суураа тавихад айгүй давуу талтай. Ер нь бол
тэр хүний карьерийнх нь ер нь бол нэг шат болж өгч чадна гэж бол бодож байна. Тэгээд тухайн хүний бас зан чанараад нь ямраас хамаарх бах. Одоо илүү нээлттэй тийм чөлөө дуурайн амсгал дуртай хүн бол компани яг соёлууд бол соёл илүү нийцэх байх гэж бодож байна. Тэгээ бас танд мэдчих болно шүү дээ. Компанид ижлэгж бодоод ажлаадуудын чинь дадлагдуудын чинээс яг биш жоох юм билүү те. Тэггүй жоох юм. Яг эргээд нэг компаниуд чинь бас дотроо бас өөр үйлээс хамаараад үйл ажиллагааны чиглэлээс хамаараад гэх тийм юм байгаа гэсэн анхаарах хэрэгтэй баг тийм. Тэгэхдээ ер нь өөрөө компанид ажиллаж байхад нэг ийм сул тал байна уу гэж харсан шүү дээ. Одоо ер нь ялангуяа за нэг 4 сар одоо дадлага хийж байгаа бол бас харцангуй ихтгэлцэл үүсэх боломжтой гэх юм уу? Юу гэдэг одоо нэг 2-7 хоног нэг цагаан маглах дээр ер нь л бас одоо мэдээж тэр компанийн шийдвэр гаргалтуудтай холбоотой айгүй нууц юмнууд явж байгаа учраас нуудааны ингэж ил болгож өгөөд байдаггүй ер нь тийм юм ажилттай байдаг. Тийм санал нийлмээ ер нь бол нөгөө компанийг бас ойлгох чинь жоохон хугацаа зарцуулдаг юм хэлээ л дээ. Компани болгоны нөгөө соёл нь өөр, шийдвэр гаргах механизм нь өөр, ажлын урсгал нь өөр. Тэгэхээр тэрийг ойлгохын тулд хугацаа авна. Тэгэхээр нөгөө яг 3 сар компанид байна гэвэл тэг хагас цагаар хэрвээ ажиллана гэвэл ер нь бол соёлын таньж мэдэх жоохон хангалттай хугацаа юм шиг санагцсан. Тэгээ давуу тал нь яг нөгөө надад одоо зөвхөн нэг л дадлагын удирдагч байгаа. Тэгээ тэр хүн маань өөрөө сэтгэл зүрэхтэй хүн байвал одоо айгүй тийм манайч хүн байвал ингээд айгүй надад зориулсан тийм мэдлэг юмудаа харамгүй өгч ивэл тэрнээс олж авах өгөөж нь бас их байт юм лээ. Одоо тэр хүний хэлсэн юмнууд одоо ч гэсэн ингээд ашиглагдаад явах тэр зарчмууд нь ингээд бодож явдаг тийм юмнууд бас байдаг. Айгүй нэг сэтгэлийн юм шиг. Ихтэй үзэж хэлээ. Энийхээ линк юм гэж юм. Миний зааж байсан. Машаад даваа суултаалаад юу гэж хэлсэн бэ? Хөлийн фирм. Тогсомжгүй ихтэй одоо ингэж нөгөө яриад бодсон чинь би нөгөө яг үгүй одоо дадлага хийж нөгөө би дадлага хийж нэг юусоо бодож байгаа юм шиг байна. Ажил яг ингэж би ажил хийж ийн бүтэн цагийн ажил хийж ийн би одоо ингэж яг одоо энэ хөдөлмөрийн гэрээгээр орж ирээд ажиллаад хэлцэн байна гэж бодсон учраас яаж ч мэдгүй нэг тийм дадлах шиг өөрөөсөө мэдрээгүй юм шиг санагдаж байна. Найд бүр нөгөө өөр юмсэг гэдэг шиг юм үнэн тийм. Тэгээд нөгөө тэр үед угаасаа зөвхөн үдээж байсан. Тэгээд нөгөө анхны дадлгууд нь ингээ шин туслахууд нь ч байсан. Тийм болохоор ингээл нөгөө системаас ингээ тодорхой хугацааны гэрээтэй орж байгаа штэ тэгээ тийм болохоор одоо юу гэдэг чинь хаач нөгөө компаниуд чинь ингээ мэдээлэлтэй нууцлан гэдэг юм бол байхгүй байлаа. Өмгөөлөгчнөр бол ялангуяа хөдөлмөр би тэгж бодож байна. Өмгөөлөгчнөр бол хаач аль болох юмаа заа зөвлөөд энэ хүүхдийг сургацгаасан гэдэг сэтгэлээр илүү ханддаг баг. Тэгэл нэг компани юм хийх бол тэр компани үйл ажиллагааг танилцуулаад өмнө нь ингэж явж исэн юм хийдгийг. Тэгээ одоо ийм юм хэрэгтэй байгаа. Иймэрхүү нэг ингэж хийдгийг чи энийг харж агаад нэг юм хийчих гэдэг бол өөр надад айгүй тийм зүг сурах одоо яг юм сурж байгаа гэх юм уу? Одоо нэг хөвтэй дэмжний шийдвэр тогтоол бичих бол эхлээд загварын нөгөөтэй гэхдээ одоо энэ нэг ийм асуудал шийдсэн одоо ийм асуудал шийдмээр байгаа. За тэгээд чи компанид хууль бусад холбоотой хуулийг үндэслээ те энэ компани дүрм дотоод журмыг үндэслээ. Одоо ийм одоо шийдвэр тогтоол хэрэгтэй хамаа гэх юм бол тэр бол надад ингээд бодит практик болж байгаа байхгүй тий. Одоо л тэгэл ажиллахыг өдөр шөнөгүй шийдвэр тогтоол бичсэн л юм болсон байгаа учраас тэгээ ер нь бол айгу тэр мөрөл айгу төв практик тэгээд хаач харин мүүлчнэр маань гоё юм болов уу эсвэл хөлийн пирамид ер нь давгүй байх гэж би яг ер нь бодоод байгаа. Тэгээл яг аль болох заа зөвлөөл юмнуудаа өгөөл нэг хаач нэг харин дийш нэг хааж нуудахгүй байх гэж бол би бодчих. Тийм болохоор илүү их тийм сорстой болно гэх юм уу? Олон талын юмтай танилцах байх, гэдэг олон талын шинэ юмнууд мэдэж авах байх гэдэг нь юу н давуу тал болох байх гэж бодчих шүү. Тэгээд нөгөө бас хөвөнөөс айгу болох байхаа. Яг одоо өмгөөлөгчнөөс байгаагүй бол ялангуяа хөлийн мөрөмжөө төгөөлөх нь болохоор хүн болгондоо баран гэж нөгөө тулдаг. Өмгөөлөгч болгондоо айгу танилцаад ах トゥ өвчтөө бараг болох нь болгүй байдаг. Тэгээд би айгу тийм дотноосон болохоор нөгөө хүмүүстэй айгу сайн танилцаад тэр хүмүүс ингээл одоо ажлаас гадна амьдралын зөвлөх өгч өгөн те. Тиймэрхүү болохоор тэр мөр надад юу айгу таалагдсан. Тэгээд 4 сар гэдэг бол хөлийн мөрөмж бол энэ бол бас бүр туртаа орчно. Тэр одоо зөв хүмүүстэй чинь ажиллаа те. Баар хүн болгонтэй нэг ажлыг хамтраад ажиллаад үдчихин гэдэг чинь ерөөдөө бас нэлээд том туршлага болох байх гэж бодож байна. Тийм болохоор тэр нь давуу тал юм болов тий? Байхгүй би чинь байна. чи компьютер өгөхгүй нэг юм болоод хэлсэн. Сурч талын дээр нь тоглоомжгүй бод нөгөө бусад дадлагтай харьцуулахад тэ харахгүй нөгөө яг ажиллаад байгаа юм л да би чинь зөвхөн дадлах хийхгүй болохоор ари их цаг л дадлах гэдэг үс юм шиг санагддаг. Жоохон их цаг л дадлах гэдэг үс юм шиг санагддаг. Түүнээс бол яг өрн бол яг давгүй л. Тийм.
Одоо яг дараагийн дадлагдчих хугацаанд ер нь юунд илүү сайн анхаарах вэ гэдэг дээр төлөвлөх үү? Жишээ нь ингээд нөгөө хувь хүнээс одоо дадлагдчих байгаа оюутнаас их хамаардаг шүү дээ. Өөрөө ингээд хүний араасгүйгээл энэ чи яадын тэр чи яадын гэж асуух хэрэгтэй. Нөгөө проактив байх хэрэгтэй юм уу? Эсвэл одоо хийсэн юмыг нь аль болох хурдан явуулаад байх хэрэгтэй юм уу? Эсвэл би хугацаа харах хэрэгтэй юм уу те? Яг дадлагдчих хугацаагаа эхэлсэн бол одоо яг юун дээр анхаараа явах вэ гэдэг нэг асуудал байна. Би яг эхлүүлээд хэлэхэд мөсөө сургууль дээр болохоор дадлагдчих хугацааны нөгөө юу чинь кредит цаг чинь 6 кредит цагаар тооцогддог. 6 кредит цаг чинь бас их гэсэн үг. Тэр чинь дадлага гэж яхад би дөрөв мөнгө төлөөд байгаа шүү дээ. Тий, тэр 6 кредит цагийн мөнгөө төлж байгаа. Тэгээд миний ойлгосноор одоо нөгөө бид нар дадлага хийгээд дуусны дараа сургуулийн нөгөө клиник төв билүү тий. Тэр одоо нөгөө дадлагдчих үйл ажиллагаа зохион байгуулж байгаа төвөөс маань надын дадлагдчихсан хүн рүү яриад энэ хүн ямар байсан бэ гэж фидбек авдаг юм шиг үлээ. Тэгээд тэр фидбек болон дадлагын тайлан гэж бид нар бичгээр гаргаж байгаа. Тухайд бол амар хамгаалж байгаагүй коронавирус одоо тий. Тэгээд ер нь одоо бол амар хамгаалж онлайн хамгаалаг үү? Тэгэхээр одоо нөгөө дадлагчих төлөвлөгөө тэр төлөвлөгөөний хэрэгжилт буюу тайлан тэгээд тэр нөгөө дадлага хийсэн хүнээс чи авж байгаа фидбек гэсэн 3 үзүүл таныг тодорхойлдог. Тэг дүнг орт. Тэгээд нөгөө 6 чинь бас хөрхөн өндөр юу штэ тий. Тэгээд яг одоо эргээ бодоход нөгөө төлөвлөгөө өдрөө айгу оновчтой бас хугацаагаа айгу тийм бодит байдалтай нийцүүлж тодорхойлохгүй бол айгүй их юм хийн гэж бичсэн. Эсвэл айгүй тодорхойгүй юм бичсэн байна. Тэр нэр үнэ. Дагуу дээр гэснээс би төлөвлөгөөн дээр юу н баг анх бодохтай амар ш тийм алан. Чи бодсон байхгүй гэж баг амар олон хэрэг дээр явж үзэн баг л ирүүгүй иргэний захиргаад ирж байгаа юм байна. Тэгэж яах вэ? Ой тийм ч яах юм бэ? Тэгээ ер нь бол яг бараг нэг юм нөгөө мөрдөөш байсан юм ээ. Гарчихсан байсан болохоор одоо түрнээс нөгөө нийт эрх ашиг хоёр нь хэмжил яваад хилцсэн байсан надад байхгүй юм санаж байгаа. Тийм болохоор бараг л ингээд тэр бол ингээд дээж бүртлээ ч юм уу явчих байх гэж яг төгсөөсөн юм шиг байгаа. Гэхдээ тэр чинь баг ингээд 12 сар дадлаг дуусч байгаа дадлаг шатнараа шүгэж байгаа. Тэгэж ирсэн байхгүй. Тэгээд бас яг тухайн үед төсөөл дээр иргэний кейс дээр бас нэг явж үзэх байх гэсэн зүйл байсан бол зүрэн дадлах хугацаанд амжаагүй. Тийм болохоор яг тэр төсөөллөөс өрн дадлага удирдах хүнтэйгээ ярилцвал яг зүгээр юм байна. Төлөвлөгөө гаргахтаа удирдах хүнтэйгээ ер нь ямар хуу ажлууд тайд дээр ирэхээр байгаа вэ? Тэр хүмүүс чинь ер нь бас ирээдүйн 3-4 сарын ажиллаа мэдж байгаа юм чинь тий. Тэр төлөвлөгөө миний гарах бас айгүй илээтэй юм болсон юм а. Тэр үеэр чинь нэг мохтрол болж таарад тэгээд төлөвлөгөө гарах үеэр чинь бэлтгэл хийлдээс ахгүй. Тэгээд ажиллаа хаяад 14 өнөө явцсан гин төлөвлөгөө шаардлагууд нь өөрөө явгуудаа энийг одоо хийх нь буруу ч юм уу. Тэгээд явсныхаа дараа нарагч руу явуулчихсан. Тэгээ ер нь бол яг төлөвлөгөө гарахаас өмнө ярилцвал айгүй зүгээр санагдсан. Гэтэ хаавч айгүй 90% бол онсон байсан. Ганц хоёр тийм айгүй одоо sophisticated айгүй гоё бодсон юмнууд бол байсан. Тийм болохоор тэн дээр очиж байгаа ярилцвал зүгээр. Тэгээд одоо нөгөө төлөвлөгөөгөө нэгэнт айгуу тийм нухацтай зөв гаргачихж байгаа. Тэгээ нөгөө хүнтэйгээр нь бол ярилцаад айлуулах энэ ажлыг танаа дээр хийх боломжтой юу гэдгийг хараад тэгээд төлөвлөгөөгөө хамт боловсруулах үед ийм хийж үзмээр байна гэдэг хүсэл зорилгоо хийхээс амар шүү дээ тий. Тэгээд ийм ажил орж ирэх боломжтой юу нууцлал мууцлал яа ингэж яриад төлөвлөгөөгөө эхлээд нэлээд сайн боловсруулах хэрэгтэй байх. Тэгээд явцын донд юг анхаарах хэрэгтэй вэ гэхээр нөгөө хийж байгаа жижиг гэлтгүй ажлуудаа маш сайн тэмдэглээд байх юм зөв. Тэгээд дараа нөгөө тайлан бичих үед чи хэрэг болно. Тэгэхгүй бол ингээд баахан юм хийгээд байсан зүйл юу хийснээ мартчихэж. Тийм шүү дээ. Би 4 сарын дараа тайлбарч байгаа ч тийм. Тэгэхээр нэг тийм төлөвлөгөө нэгт ингээд явах нэг тийм зүйлийг анхаарах хэрэгтэй болов уу гэж бодсон. Мега нэрийн шүүхтэй ажиллахдаа төлөвлөгөөг одоо ямар хөө байлаа бичсэн гэсэн юм лээ. Шүүхч үйл ажиллагаанд одоо би чинь хуулийн мөрөнд ажиллахдаа ингэж бичсэн зүг шааштай одоо 92-ийн захааны хэрэг дээр ингэж оролцож үзэн. За тэгэл нөгөө энэ хуулийн мөрөмийн дотоод үйлдвэрлэл зохион байгуулалтаа танилцсан. За тэгээд компаниудад зөвлөгөөг юм байдлаар оролцож үзэнгүүт одоо шүүхэн бүтэц зохион байгуулалтаа танилцахаас гадна процесс нь одоо тусалж ашиг гэдэг байдлаар биччихсэн. Тийм ер нь шүүгчийн туслахтаа ярьцгаад чигүүргийнх нь хүрээнд юу хамаардаг вэ гэдгийг нь хараад тэгээд ер нь одоо тэдний шүүх хуралд сууж үзнэ гэдэг ч юм уу. Тэгээд нотаримд одоо цуглуулах процесс үдвэ байж тийм байх юм бол цуглуулж үзнэ гэдэг тиймэрхүү байдлаар ер нь 2-4 дадлагдсан хугацаанд ийм юм илүү анхаараарай. Тэгвэл дадлах чи одоо илүү дурсамжтай зүйл илүү юм авч авнаа гэсэн зөвлөгөө байгаа юм. Найзтай хамт тэгээрэй. Тэгвэл дурсамжтай болох юм. Тэгвэл дурсамжтай болох байх гэж үү. Энэ тэнд газар очиж үзүүлж жоохон гоо нэгтаа штэ тий.
Хаач нөгөө шүүхтээрээс олуулсан болохоор гоё байсан гэж ярьдаг үстэй. Тийм юу нь олуулсан болохоор гоё байсан. Тэр чинь нөгөө шүүхтэр дадлах хийхин хамгийн навшаа ажиллаж нөгөө хавт дээр үдэх үү. Тэгээд цаана нэ даа гэдэг. Тэгээд нөгөө нэг бид нар чинь бөөнөрөө ярьж агаад яг нэг цаг хугацаанд нөгөө бөөндөө нэг юм коридор маягийн нэг хэсэг байт юм аа, яг юм том тэмдэглэг орчихсон баа. Гадаанаа ширээ мэрэгтэй. Гаднаа ширээ мэрэгтэй тийм. Тэрэнд нь савлаа яаж бөөнөрөө тавьж байгаа л хэрэгүүдээ сайхан бүгдээрээ эхнээс нь үдээл. Тэгсэн чинь тэр мэр чинь хүртэл нөгөө амар фан болж байгаа байхгүй. Тэр нөгөө юугүй ажиллаа, айгу навшаа ажиллаа хүртэл амархчтай болохоор тийм юу сонирхолтойсэн. Би яг нөгөө юу шүүгчийн туслахтайгаа ажиллаж эхлээд ер нь энэ нөгөө юмаа мэддэг хүн гэдэг чинь бас юм байт юм байна да гэж ер нь нэг тийм мэдрэмж авч исэн. Ер нь нэг юм хоошлуулах орцсон уу да ажил мэл нэг. Тийм тэгэл ингээл одоо яг нь бид нар ярьж байгаа хуулийн зүйл заалт ингээд цээжээр хэлж байгаа нэг тийм одоо чухал биш ээ гэж байгаа гэсэн. Одоо тэр хүмүүс бол байнгын хэрэгжилж байгаа нэг шүүгчдээс хийж байгаа шүүгчдээс хийж байгаа. Ялангуяа шүүгчийн туслах бол нөгөө юм багцаатай одоо хэлэх чинь бас нэг тодорхой хэмжээний ур чадвар юм шиг байна. Тэнгүүд ингээл нэг юм асуунгууд шууд чи тэрийг нэг хараадах гэл. Тэнгүүд яг тэн дээр нь байж байгаа юм чи тэгэл юм тоо. Тэгээд би ингээд нөгөө яг юм ажил дээрээ мэрэгсэн юмаа мэддэг хүн гэдэг чинь бас юм байт юм байна да гэдэг. Яг миний нөгөө дадлагч ийсэн шүүгчийн туслах маань бас тэр шүүгтэй айгүй олон жил ажиллажчихсан. Тэгээ нөгөө залуу туслахууд нас хаяарч юм асуудаг юм байсан байхгүй. Азар тийм байсан болохоор яг тэгж санагдчихсан. Тэгэхээр ер нь аль болох за шүүгтээр ер нь дадлага хийхэд аль болох нөгөө ингээл угаасаа айгүй жижигнээсээ эхлэнтэй ингээд шүүх хурлын хойшлуулах юмнуудаас эхлээд захирамжуудаас эхлээд тэгэл нөгөө шүүх хурлын тов уцаар залгаж хүмүүс хэлээл мэдгдсэн гээл ингээл тэмдэг. Тэр нэг жишээлбэл өөрийнхөө уцаас талахгүй. Тийм тэгээд өөрийнхөө нэг чинь яг нөгөө би юу вэ? Туслах маань нөгөө тэд нар ч бас өв зарайч маш гэж бодож тийм хүн дээр аль болох биднээс зааж гарахгүй гэдэг. Яг тэр үед нөгөө би нэг тийм мобер өнгөө ярьчих. Миний нэг юм болохоор тийм байсан болохоор тэрнгээрээ ярьцдаг бэстэй нэг тиймэрхүү. Тэгэхээр ер нь шүүхтээр дадлага хийж байгаа бол яг зөвлөх юм гэх юм бол аль болох нөгөө бүх бүсдээс энэ ядаж нэг удаа болж байгаа юмнуудыг нэг ороод үзчихийг бодоод тэгээд одоо бүр тэгээ нөгөө шүүгчтэйгээ мэдээж чамайг дадлагжуулагч гэж явж байгаа учраас аль болох шүүгчтэйгээ бас ойрхон хурлуудад нь орж үзээд явах юм бол яг нөгөө им хурал болгон ингээд ердөөсөө юм ижлэхэн биш байдаг байхгүй дандаа юм өөр маргаанууд байдаг болохоор надад аюу сонирхолтой гэж. Тэгэхээр ер нь за ижлэн шүүх хурал явж байна гэж бодохгүй бүх хуралд нь тэр чинь яг ижлэн кейс байлаа ч гэсэн хоёр тал нь өөр байгаа учраас тэр хүмүүсийн ярьж байгаа юм шалуу. Тэнгүүд эргээд тэндээс ч нөгөө би шүүх хурал дээр хүмүүс үнслээ ингэж гаргаж ирсэн юм байна. Тийм ч нөгөө бас мундаг өмгөөлөгчд бол бас танаа шал өөр л юм байл ингээд шууд ялгараад харагдаж байгаа юм чи ярьж байгаа юмнаас. Тэгэхээр тиймэрхүү юм дээр хүртэл ер нь хүн одоо яаж яриул хүн илүү ойлгогдт юм бэ гэдэг ч юм ийм юмыг ингээд нөгөө өөрөө юм мэдхгүйгээр ингээд чи хүлээж аваад байгаа юм шиг надад ер нь санагдсан. Тийм багт угаас нөгөө өмгөөлөгчлөг болоод одоо явуулахгүй бол бид нэр шүүхийн үйл ажиллагаанд одоо хөлж босон ч гэсэндээ шүүхийн бас бүх үйл ажиллагаанд оролцох боломжтой юм дэ хооштой тэг үзлэгт явж үздэг ч юм уу те натлах баримт гаргуулад шамт үзлэгт яваад л байх боломж хоолчраас бас ер нь гоё байхаа гэж бодсон. Би ер нь шүүхүүд хийхүү гэж айгүй эргэлздэг байсан ер нь анх ажил авахаас өмнө шүүх хийдэг ч юм уу гэж боддог л гэсэн л та. Дараагийн асуулт нь болохоор одоо энэ хийсэн дадлагчин одоо ингээд хөлж мэрэгжлийн үйл ажиллагаа эхлэе явж штэ. Яг за ер нь яг сургуулаа төгсөөд одоо дараагийн карьер буюу бүтэн цагийн ажилд ороход чинь тэгээд одоо хүртэл ингээд яг хуульчаар ажиллаа явах чинь юм хэрэг болж юм тэр үед сурсан юм. Хэр зэрэг одоо ингэж за чамд яа. Гэтлэгнээс гадаа. Одоо тэрийг хийж явдаг. Тийм. Яг миний туршлагаас харахад ер нь бол нэлийн хэрэг байгаа хаа. Нэлийн хэрэг болсон гэж боддог. Одоо тухайн үед одоо нэг ингээд сайн муу ч гэсэн те нэг хагас туу ер нь бол нэг 100% ингээд алаад байсан юм бол байхгүй. Бидний уур чадвараас тэр хэмжээнд биш. Бид ч одоо цэвэр ингээ онлоо үзсэн нэг тийм дотроо бол ална гэсэн бодолтой. Сэтгэл нь сайхан юм да. Дадлах ч юм бол ихтэйсээ танилцах дадлага байгаа шүү дээ. Тэгэл нэг тийм сэтгэлтэй хүмүүс ингээд яг ална гэж очингууд бүр үнэхээр ингээд практик бол амар өөр байсан. Тэгээ яг нэг тиймэрхүү байдлаар хийсэн ч гэлээ тэр нь дараагийн ажиллаа болоход за тэгээ одоо ингээд ажиллах үе үцэж гэсэн ингээд тодорхой хэмжээнд бас хэрэг болдог. Тэгэхээр нөгөө
дадлага чинь бас тодорхой хэмжээнд тийм ач холбогдолтой. Тэгээ таны хуульч болох одоо юуны чинь бас нэг ихсэн болж өгдөг юм билээ л гэж бодсон доо. Тийм маа сургуулийн жишээлбэл нөгөө дадлага 4 сар хийдэг нь амар таалагддаг гэх юм уу. Одоо бусад сургуулиудыг ажиллахад бараг нэг сар марч юм уу нэг 2 сар ч юм уу хийгээд авах шиг байгаа. Тэгээд яг хуу харахад ингээд өөрөөр газруудад хийдгээс хаашаалтай гэсэн чиглэл прокурор төчнийг 2-7 оноо, шүүхэд төчнийг 2-7 оноо, нэг хуулийн мөрөнд төч 2-7 оноо ч юм уу тэгдэг гэж би бас зарим сургуулийг сонссон. Тэр мөрийг бодоход яг нэг газраа 4 сар гэдэг бол ингээд харьцангуй яг бүрэн одоо танилцах боломжтой тий жижиг газар энэ төр байх юм бол тэгээд харьцангуй үнэхээр юм сурах боломжтой тэр хүмүүстэйгээ танилцах боломжтой батлагч одоо зүгээр бичүүгээр нь тараад ч юм уу тэрний сурлагаас гадна бүдээ танилцах боломж байгаа ч тийм үнэхээр яг тэр хуульч хүн мэрэгжлүүлэл яаж явж ийн үнэхээр одоо яг энэ хөв хүнд нь энэ одоо хүнч гэдэг нэржил яг яадаг юм байна гэдэг яг энэ хүн юу хийдэг юм байна гэдгийг сурж байгаа болохоор яг тэр 4 сар танилцах хамгийн тийм боломжтой гэж зүгээр санагддаг. Тэгээ надад бол ер нь би ч одоо харин яг 4 сар дадлагсан гэдэгтээ жил 6 сар ажилласан бодоод байгаа байхгүй юу? 4 сарын биш тийм 4 сар юм шиг ингээд жил 6 сарын бодлоо байгаа байхгүй юу? Тэгвэл тэр чинь бол ингээд яг миний одоо сурхаас явахаас өмнөх хүртэл яг миний мэрэгжлийн үйл ажиллагаа байгаа даа ч тийм миний ажил яг миний анхны ажил байгаа байхгүй юу? Яг мэрэгжлийн маань тийм болохоор яг хүндээ бол амар их сурсан. Яг жил 6 сар хуулийн баримт ажиллахдаа амар их сурсан. Одоо ер нь яг компанид хийж байгаа. Би ч одоо компанид үйлдэж байгаа. Компанид яг хийж байгаа юмныхаа ингээд яг бүх суурийг сурсан. Ингээд айгу эргүүд ингээд гүндгийрээд компани үйл ажиллагаа руу ингээд ороод ажиллахад хамаагүй нэрээ туршлагатай хүн ийм сурсан юм байна гэж бодохоор тагуу бас айгу хэрэгтэй юм сурчээ л гэж бодод тийш. Яг тэр 4 сар 10 сарыг дуусчих гээд нэг тасгаад бодох юм бол бас жишээ сурсан байсан баха. Тайлбараар айгүй л хэмжсэн байсан санагдчихэ. Бараг хідэн тогтоол шийдвэр бичлээ. Ямар хэрэгт оролцоод юу бүрдүүллээ гэж бичлээ. Ямар хідэн компанид уулзтаа гэж бичлээ санахгүй байна. Тэгээ айгүй хэмжсэн айгүй их юм сурсан шиг бичсэн санагдаж байна. Тэгэхээр тэрнээс маш үргэлжлүүлээд бас нэлээ явсан болохоор дагуул байсан санагдаж. Нэг нөлөөсөн би чинь бүр шүүхтээр ажиллах уугүй үедээ тулсан юм чинь. Тэгэхээр нөгөө хизээч би шүүхт ажиллахгүй гэж бодчихсон хүнийг одоо ер нь шүүхт ажиллал яасан би одоо тэр чинь татвар курсээ төгсөөд яг үндсэн ажил болоод ирэхээр ажиллах байх уу гэдэг одоо шийдвэр гаргахад одоо бодох хэмжээнд хүрэж байна гэдэг чинь айгүй том нөлөөсөн болов гэж юу нэг тэрийн билээ сонирхолтой гэсэн юм шүү дээ. Тийм ер нь шүүхт ажиллал үзсэн чил айгүй л гоё байсан гэлээ. Айгүй тавчаараа шүүхлэртээсэл айгүй гоё байсан гэлээ. Амар хашраагаад байсан баха тий. Шүүхтэй амар ачаалтай. Өстө цаг наргүй ажилдаг мэжилдэг тий. Ялангуяа шүүгчийн туслахаа зүй ажилдаг гэдэг айгүй. Тийм яг нэг залруулах хийхэд манай иргэн дээр хийсэн оюутнууд бол ер нь жоохон хаширсан шинжтэй байсан юм шиг надад ер нь санагдсан. Бид одоо захаан дээр нөгөө сая кейс мессийн ярихад ч гэсэн харж байгаа зүйл ингээд ачаалалтай ч гэсэн яг тэр ачааллыг ингээд нэг даагаад яваад ах нь бид нарт айгүй фан байсан байхгүй. Тэгэхээр яг бүр ингээд ачааллаар дараад алчвал бас хэцүүл байх хэрэгтэй тийм ухаачвал тэгэхээр яг үнэхээр одоо юу гэдэг иргэн мэрэгнэр юу ан гэвэл тэрийг үл хайхаад юм насан туршдаа үргэлжлэх юм биш шүү дээ. Тэгээд 4 сарын цаанд л одоо дадлага хийж байгаа юм чинь одоо үнэхээр яг үзэж харьяа одоо ирүүрүү ороод тэгээд бас үзэж харьяа прокурорс нэлээд ачаалтай гэдгийг сонсноо. Тийшээс ороод үзэж харъя гэж явах юм бол тэрнээс нь айлтгүй ороод үзэхэд яг нөгөө нэг юу вэ гэж тэгэхэд ажилтай харьцуулахад дадлагчаа ингээд нөгөө хариуцл одоо миний дээр дахиад дадлагжуулагч гэдэг нэг хүн байгаа учраас ингээд нэг арай жоохон санаа амар бас үнэ тийм. За би тэгэл хийхгүй болооч тийм муу хийх зүчгүй байгаа бол байхгүй тийм гэж бодохоор арай нэг жоохон сэтгэл амгалан байдаг учраас тиймэрхүү юмд бол ачаалтай байх уу гэдэг юмд нэг амар тийм ач холбогдлохгүйгээр үнэхээр хиймээр байгаа л хийгэр л дээ. Би тэгээд юу гэж бодсон шүү дээ. Өрн нөгөө нэг өмгөөлөгчтэй болъё гэж бодоо. Тэгээд өсөнгөтэй хуулийн нэрээр ороод өрн өмгөөлөгчийн туслаас эхлээд яг өмгөөлөгч болъё гэж бодсон хүмүүс бол шүүхтэр дадлагдсан зүйл юм болоо гэж бодсон шүү дээ. Нөгөө шүүхийн доторх процесстэй одоо өмгөөлөгч болчих юм болохгүй шүү дээ. Тийм болохоор яг тэгж яаж танилцвал айгуу зүг юм байна. Өсөнгөтэй өрн компанид орж ажиллая гэж бодож байгаа бол бараг илүү консалтинг дагаас хуулийн нэрээр
ажиллаж үзүүл баталгаа үзүүлээгүй зүгээр юм байна нөгөө олон компани юмтай танилцсан, олон компани материалтай танилцсан тийм болохоор тэр айгүй зүгээр юм байна. Ядаж нөгөө тоглоомчгүй одоо компани эрхтүү компани усан бүртгэлийн анхан шатны юмнууд байгаа гэдээ мэдээд авчихна. Ер нь яг тэгж бодож байсан би үүтэй баталгаа дуусныхаа дараа хүүхдүүд тийм ээ тааллаа. Тэгэхдээ яг нөгөө нэг айгүй олон хүчин зүйлээс хамаарат одоо дадлагжуулагч нь өөрөө жоохон туршлагагүй гэдэг ч юм уу тэр нэг хүний өөрийнх нь юунаас хамаарат нэг юм хүнд юмаа сайн тайлбарж ойлгуулж бас нэг өөрөө айгүй мундаг чигсэн тийм тэгж чадгүй хүмүүс чинь байдаг. бид гуравт бол гоё кейсүүд бол айгүй юм эерэг кейсүүд тохиолдсон. Тэгээ нөгөө цаг хугацааны хувьд ч гэсэн бас айгүй сонирхолтой үеэс тариад авахгүй нөгөө ковидын дараа тэгээ сонгуулийн дараа энэтрээс болохоор нөгөө цагаан шүвтэр чинь юм ковид мовидтэй холбоотой кейсүүд их явж байна. Тэгээд нөгөө сонгуул холбоотой кейсүүд явсан болохоор ингээд айгүй сонирхолтой байсан. Тэнгүүд марлаа дээр чинь ковид байсан болохоор эднийх чинь нөгөө төсөлтөөр байсан. Тийм төсөлтүүд явлаа. Тэр төсөлттэй холбоотой юмнууд хийсэн. Ойка дээр чинь цаг хугацааны хувьд эргээд нөгөө гүний уурхай амттай хавуултаа явжсэн. Тэгээ бас нөгөө маргаанууд ч гэсэн явжсэн гэхээр юм сонирхолтой цаг үе бид нарт бас таарсан. Тухайн азтай л гэж хэлхийн дээ. Тэгэхээр тийм заримаас хэцүү юм таахад үгүйсээ тийм хэцүү байсныг бол үгүйс. Одоо ер нь нөгөө шүүгд ажилтгүй ч юм уу шүүгд дадлах хийхгүй угаасаа бодсон байгаа л хуулийн бэрэмнэр мод компаниуд бол одоо 100 манаас их дадлахаа зарлцдаг шүү дээ. 8 сар маргааш ч юм уу өөртөө дадлага зарчдаг болохоор бараг нэг очиод уулалт орохгүй гэж бодсон ч нэг хотод уулзахад бол нэг яахгүй л. Илүүтэй атлист интервью хийж үзээд одоо үзэгч нь нас одоо дөнгөж оюутан байгаа хүмүүсийн хувьд сайн үстэй интервью хийж зарим нөгөө юунууд миний санджаар нөгөө одоо яг хайр ихтэй ийм тоглоом тоглож монголуулдаг ч юм уу тэгэл автаа шалгалтууд малгалтууд нэг сонирхолтой байдаг. Тэр мэрийг бас үзүүл зүгээр. Бид гурав бол илүү нөгөө яг мэрэгчлийн дадлаг сургуулиас нөгөө хийх хэрэгтэй байдаг. Тэр 4 сарын хугацаанд юу хийсэн бэ гэдгээл энд ярьлаа. Тэрнээс гадна өөр нөгөө хугацаанд одоо 2 дугаар курс 3 дугаар курстэй 100 ч юм уу ингээд дадлага боломжууд бол бас зөндөө байдаг. Тэгээд тэднийг бас сонирхох бол. Хэрвээ надруу ч халтуудаад одоо 3 4 курс аамаа танай компани дээр хийдээсээ дадлагыг үзэх юм бол бас тогтоох боломжтой гэж би бол бодож байгаа. Тиймэрхүү модерн хавтангуй нээлттэй болох гоё. Манай зөвлөлт дээр ч гэсэн зүгээр сайн бодлого хийн гэвэл бид нар бас case information sheet хийлгээд үгдээд чинь тиймэрхүү бодлогоор сайжрах боломжтой. За дадлага бол маш сайхан л сайхан тийм байна. Иргэн дурсууд. Гэтэ тэрнээс хойш яриаггүй юм байна тий. Яриаггүй юм. Дуусаал дадлага яриаггүй юм биш үү? Би тийм хай бодож 2 сар мар босны дараа ингээл амар чичүү өрөөрөөгөө орохоор л амар гоё. Надад бүр тэгдэг байсан шүү дээ амар нийцтэй. За дуусах. За энэ хүрээд энэ удаагийн бичлэгтэй дугаараа өндөрлөе дөө. За тэгээ энэ үргэлж сонсонд баярлалаа. Асуулт тодорхойлж байвал комментээр үлдээгээрэй. Баяртай. Тэгээд амжилт хүсье.